Эрчим хүч. Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх Улаанбаатар хот, Шинэ Харгурам хот, Улаастай хот чиглэлийн 500 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц болон 30 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж бүсийн эрчим хүчний хүйсвэрийг нэмэгдүүлнэ. Нэг өдрөлийг ярихлаар мэдээж ирэх эрчим хүчний хэрэглээний тухай байна. Гэтэл яг өнөөдөр байгаа бодит байдал нь бол юу байгаа гэхээр Ангаан бүс болон Баруун аймагуд манай эрчим хүчний дутагдaltaй байдаг. Бодлогынхаа хүрээнд бид нэр цаашдаа сэргээгт эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж гадна хөрөнгө оруулалт татах нь асар чухал байгаа. За энэний одоо төрөвч нь болж Баянгор аймагт Байдргийн гол дээр баригдах 30 мегаваттын чадалтай усан цахилгаан станцын төслийг Унгарын засгийн газартаа бол бид нэр үндсэндээ зарчмын хувьд яриад тохирсон байгаа. Усан цахилгаан станцаа байгуулснаар давхар экосистемд таатай орчин бүрдүүлэх, хиймэл нуурууд үүсэх, тэрийгээ дагаад байгаль орчны цэвдэг үүсний нөгөө талаас юу гэсэн үг гэхээр ургамал ургах таатай орчин бүрдэнэ, мод ургах таатай орчин бүрдэнэ. Үүнийгээ дагаад байгаль орчны үзэгдлийн газар бий болох, тэрийг дагаад аль жуулчлалын бүсэд өгч гэсэн ийм гол концепц байгаа юм. Бүс нутгийн хувьд бол эрчим хүчний асуудал шийдэгдэх юм бол дид үтц цаашаа зам, за тэгээд дээрэс нь хар хорин хотын бүтээн байгуулалт одоо тодорхой болсон учраас маш хурдан хөгжих юм боломжтой. Судлаачид бол энэ зүгээс бол одоо миний зүгээс бол судалгааны ажлуудаараа өөрсдийн бодсон, сурсан, мэдсэн олон улсын туршлагуудаар бол мэдээж оролцоо дуу хоолойгоо өргөөд явж байгаа. Нэгэсэндээ төр олон нийт судалгаач эрдэмтдийн болон орон нутгийн дэмжлэгийн харилцан уялдаа бол амжилттай хэрэгжиж эхэлж байгаа юм гэж үзэж байна. Өсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд манай Өвөр Хангаан аймагт бас хэд хэдэн томоохон төслүүд хөтлөхөөр байгаа. За тэрний одоо нэгийг нь одоо онцолж хэлэх юм бол Орхон аймаг гээд энэ гадаргын усны хуримтлалыг бий болгож энэ урсцыг нь тохируулах замаар энэ гадаргын усыг эргэлтэнд оруулах ийм томоохон төсөл байгаа. Говийн аймагуудынхаа хүн амын одоо усны хэрэгцээг хангах, тэнд одоо явж байгаа Монгол улсын томоохон уул уурхайн бас төслүүдэд дэм болох, эргээд тэнд хүрсэн ус маань Хангаан одоо аймгийн иргэд олон нийтэд бас буцаад үр ашгаа өгөх ийм харилцан хамааралтай, харилцан шүтэлцээтэй ийм одоо томоохон төслийг хэрэгжүүлэх юм.